If you feeling like a pimp, 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 like a pimp. If you feeling like a pimp, like a pimp, like a pimp, like a pimp. Сайн бацхан үзэгчтэй нэм гараг бүр автомашин сонирхох залуустай зориулсан бэлтгэн өргөдөг моторны ёс нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид Монголын Subaru сонирхогчтой уулзсан дээрээс хүргэж ав. Монголын хамгийн анхны автомашины групп бол Subaru сонирхогч эзэмшигчдийн тус групп бөгөөд 2014 оныхаа хамгийн ихний уулзалтыг хийж байгаа. Энд нийт 100 гаруй машинууд болон тус машины эзэмшигчид цугсан байна. Мянгасан 54 оны 2 дугаар сард Fuji Heavy Industries R1 нэрээр нь бидний мэдэх болсон хөнгөн тэргийг нийтэд зарласан бөгөөд дараа жил нь түүнийг Subaru 1500 гэж нэрлэснээр Subaru загварын машинууд үйлдвэрлэгдэх болсон. 1968 оноос Subaru US компани Subaru-г Америкийн нэгдсэн улсын зах зээлд гаргасан байна. Дэлхийн шилдэг машинуудын нэг Subaru машиныг сонирхох залуус нэгдэн 2011 оны 9-р сарын 9-ноос Монголын Subaru сонирхогчдын группийг үүсгэн байгуулсан юм. 2012 оноос идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 9 дахь удаагийн буюу өвлийн цугдралтай хийж байна. Үзэгчтэй бид яг одоо Монголын Subaru сонирхогчдын группийн админ Батэрдэнтэй уулзаад байна. За өнөөдөр танаа группийн энэ оны хамгийн ихний уулзалт болж байна те. Энэ уулзалтынхаа талаар үзэгчд маань. За сайн бацгаана уу. За манай Facebook-ийн Монголын Subaru-чдын хуудасгийн групп маань одоо 3000 гаруй гишүүнтэй. За үүнээс яг төвтэй групптэй бичдэг. За 5-600 гишүүн байгаа. За энэ группийн маань одоо 2014 оны анхны уулзалт маань өндөр болж байна. Энэ удаагийн уулзалт юу нь юугаараа онцлог вэ? Тэгээд танах бас байгуулагдаад 3 жилийн хугацаа болж байна гэсэн. Энэ удаагийн уулзалт хэвчлэх удаагийн уулзалт хэрэгтэй тийм. Тий. За манай групп маань болохоор одоо байгуулагдаад 3 жил болж байна. Тэгээд яг хуу ерөнхийдөө энэ группийн маань зорилго нь болохоор одоо адилхан машинтай хүмүүс хоорондоо асуудлаа шийдвэрлүүлээд одоо хоорондоо зөвлөлтөөд за өөрсдөө машин тэргийг засах. За тэгээ мөн бие биенээсээ суралцаад одоо машиныг хэрхэн зөв сайхан унах энэ төрлийн соёлд бас оролцдог тийм групп байгаа. Энэ нэлээд олон бараг 100 гаруй хүмүүстэй машин тагаа цугларсан юм шүү дээ. Тэгэхээр бас нэлээд идэвхтэй гэж бодож энэ үйл ажиллагаа ер нь хэр идэвхжүүл энэ ер нь уулзалтуудын онцлог юм. Яг өвлийн уулзалтын одоо гол онцлог гэх юм бол ерөнхийдөө хотын утаанаас ингээд нэг өдрийн хагас ч гэсэн ингээд гарчиж байгаа сайхан. Тэгээд одоо энэ бүсэндээр янз бүрийн арга хэмжээ явагдана. За тэгээ хөгжөөнд тэнцэн болно. Багаар хуваагдж байгаа учраас одоо хоорондоо энд бол баг нь болохоор яг хоорондоо таньдаг хүмүүс нэг баг биш ингээд энэ тэндээс баг хуваалцсан байгаа учраас бие биентэйгээ одоо дотн найзлах нөхцөлөд бас тустай юм тэнцэн болж байгаа. Монголын Subaru сонирхогчдын клубын уулзалтан дээрээс нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. Энд бол мэдээж Subaru-нууд маань ихэнхдээ хотоос оролцож байгаа ганцхан цохноос оролцож байгаа машин байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай ажлын хамт олонч гэсэн. За мөн энд хорон цугларсан нийт Subaru ундыг залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За уулзалтын талаар хизээ мэдээд хизээ ирв хотод одоогоос 7 хоногийн өмнө мэдээл аваад тэгэл 3-4 хоногийн дараа гараад өчигдөр уржигдэр ирээл байж энэ. Тэгэл энд ирчээл машина онцлогоо засвар үйлчлэгээ бүх юмд нь хамруулчаал тэгэл өнөөдөр сайн мэдээл наашаа гарч ирж байна. Та өөрөө яг энэ Subaru сонирхогчдын групп хизээ илсэн бэ? Ер нь Subaru машин яагаад сонирх болсон бол? Би Subaru клубд болохоор илсээд нэг удаагүй байгаа. Тэгээд ер нь миний анхны машин Subaru байсан. За тэгээд Subaru нь яагаад сонгох болсон гэхээр Subaru
Дэлхийд дээр ганц хэвтэй мотортой хүчтэй. Тэгээд дээр нь full timeтай 4 дугуйтай хөтлөгчтэй. Хөдөө гадаа цас шавранд одоо Монголын нөхцөлд бол бүрэн тохирсон машин. Тийм болохоор Subaru-г сонгосон. Бас хот хөдөө хоёрын хооронд ингээ байнга явж идэг юм шүү дээ. Хөдөөний замд бас жижиг тэрэгтэй тэр болохоо явхад хэцүү гэж ер нь хүмүүст үндэв шүү дээ. Хүмүүс ер нь бол тэгж боддог л да. Гэхдээ Subaru-гийн онцлог тал нь доогуур тэнхлэг дээшээ хотгор байдаг. Тийм болохоор одоо энгийн машинуудаас арай богино за тэгээд тулах молох тийм асуудал бол ер нь бол бага байдаг. Тэгээд цас шавар тиймэрхүү юм бол яг тохирсон унаа Монголд тэгж боддог. Тэгээд Subaru-г сонгосон. Өнөөдөр болж байгаа тэмцээн урлаанууд бүртгүүлсэн үү? Ямарсан такси аваад бүртгүүлчихэл байж тэгээд яг жоохон ангиллаараа болох юм шиг байна. Турбота энгийн мотортой хөдөлгөөрөж 2 ангиллаар явагдах юм шиг байна. Тэгээд болцоо чадал хүрэх бол оролцохыг хэлж гэж бодож байна. Тэгвэл надад өөрийнхөө машиныг танилцуулаад Subaru-гийн ямар загварын машин бэ? Миний машин болохоор Subaru Legacy V4 гэдэг машин. Энгийн 2.0 мотортой 4 дугуйтай хөтлөгчтэй ийм машин байна. Боксер хөдөлгөөртэй. Монголын Subaru сонирхогчдын группийн цугларалтад нийт 100 гаруй машин болон эзэмшигчид нь оролцсон юм. Цугларалтын үеэр машин жирэх, машин таваас татал болон Winter Time Attack гэсэн тэмцээнүүдийг зохиож ялагчдаа тодруулсан. Тэмцээнд нийт 10 баг оролцсон бөгөөд багуудыг өнгөөр ялгасан байна. Баг төс бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Машин жирэх тэмцээнд Улаан өнгийн баг тэргүүн байранд орсон бол машин таваас татлын тэмцээнд мөн Улаан багийнхан төрүүлсэн. Харин Winter Time Attack тэмцээнд Цэнхэр өнгийн багийнхан тэргүүлж нийт дүнгээр Улаан баг шилдэг багаар шалгарчээ. Subaru сонирхогчдын группийн гишүүн Батбаатартай уулзаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд өрсөлдсөн ажлаа амжилт хүсье. Баярлалаа. Өөрийнхөө машиныг танилцуулаач. Миний Subaru Forester 2004 оны XT-ээр гэдэг машин. Энэ хүчтэй жишээ нь машинуудад арай гайгүй хүчтэй туулах чадвар өндөртэй тэр унаа явахд өрчлөөрөйтэй. Тиймэрхүү дээрээ машинда бас өөрөө нэмэлт тоноглолуудыг хийсэн гэдгсэн те ямар тоноглолуудыг нэмж хийв. Өөрийнхөө хийсэн зүйлүүдийн талаар нэмж хийсэн зүйлүүдийн талаар яриад. Миний хийсэн бол нард урд 2 GoPro-ийн спорт GoPro тавьж хамрын буудсан. Тэгээд спорт амарж нэр тавьж спорт агаар шүгч хөнгөн цагаан харьжаатай тавьж дотор талын доторлсон байгаа. Сэрхгэр спорт үргэлж спорт машин байдаг бүх тоноглолуудыг хийсэн байгаа да. Тэгэхээр энэ тоноглолуудыг хийхэд бас нэлээд өндөр өртөгтэй байх те. Тэгээд яг хідэн дүүрэх ойролцоогоор болов. За тэгээд мотор, за бусад салооны талаар. Мотор нь чагуу 2.0 турбо интеркулер хөдөлгөөр болж байдаг. Салаан бол Subaru нэг ч гоё биш зөв байдаг л инээс л юм шиг. Өөрийнхөө салаантай. Бидний юм хийхэд гайгүй нэг зарцуулна л да мэдээ спорт машин гэдэг юм чинь спорт машины чинь тоноглоод үнэтэй шүү дээ. Олдоход бас ховор. Бидний их хүчлээ урдаас энэ хоёроо GoPro захиж оруулж ирж байсан. Энд оруулж ирээд өөрөөр янз өөрөө энгийн орж ирсэн. Энгийн үйлдвэрийнхаараа орж ирээд энд оруулж ирээд Монгол бүгдээ өөрөө найзуудтайгаа нэлж янзлсан байгаа. Энд бол мэдээж Subaru-гийн маш олон төрлийн машинууд ирсэн байна те. Ер нь Subaru бусад машинуудаас юугаараа илүү даваа талтай. Тэр дундаа яг өөрөө чинь Subaru Forester гэдэг машин. Одоо бус машинуудаас юугаараа илүү даваа талтай юм бэ? Машинаар бол бид туулах чадвар өндөртэй байдаг. Тэр оргийн зас ус шавнд суугаад нэгс ойлгохтой. Энэ жижиг тэрэг гэж ярьдаг болохоос энэ Jeep нэрээс бол дутхгүй дээ.
туулах чадвар бол 30 албанаас ойлголт байхгүй. Тэрүүгээр л давуу талтай юм да. Мотор нь гихтэй хөдөлгөөр гэж өгдөг. Боксер мотор гэж. Онгоцны хөдөлгөөрийг жижигсгэж хийсэн мотор. Тэрүүгээр моторны хэлбэр бусдыг өгдөг. Над өөрийнхөө энгийн салаатай. Энэ дээр нэмжсэн юм гэдэг зөвхөн баг нь энэ таацыг л өөрөө дотроосоо цэвгээр нь бүрж нэмэлтэн моторын даралт, турбо моторын даралт ингээд аккумулятор тэгээд моторын датчиг эдгээр ингээд задан гаужуудыг бүгдийг нь суулгаж гисэн. Өрөөлийн сольж, спорт уралдаж, хянахын сольж янзсан л байна. Монголын Subaru сонирхогчдын групп нийт 3600 гаруй гишүүдтэй бөгөөд үүнээс идэвхтэй 200-аас 500 гишүүн байдаг юм. Тус групп хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг групп бөгөөд улиралд нэг удаа цугдралтыг зохион байгуулдаг байна. Subaru Impreza WRX STI өөртөө автомашины жолоодлагын бүхий л боломжийг шингээж чадсан энэ төмөрхүүлгийг цахилгаантай зөвлөж болно. Маш доор байрлсан тэнцвэрийн зэгийн түүнийг тэнцвэртэй болгодог бол харин дөрвөн дугуйгаа байнгын хөтлөгч болгон хувиргадаг Symmetrical AWD систем нь зам голгүй тогтвортой явахад нь тусалдаг. 16 килобантай Subaru Boxer Turbo DOAC хөдөлгөөртэй 2.5 литрийн багтаамжтай Subaru Boxer брэнд хөдөлгөөр нь машиныхаа дангуудтай зохицон ажиллах нь гайхалтай болохыг унаж үзэхдээ жинхэнэ утгаар нь мэдрэх болно. Subaru Impreza WRX STI загварын WRX гэх нь World Rally Extreme, World Rally Experimental гэсэн утгатай үг юм. Харин STI гэдэг нь Subaru Technica International гэсэн үг юм байна. Subaru Impreza WRX STI нь Subaru Impreza WRX загварын машинд STI tuning хийсэн юм. Subaru Technica International компани нь Subaru-гийн автоспортын салбарын охин компани бөгөөд Subaru-гийн машинуудыг автоспорт чиглэлээр хөгжүүлэх судалгаан шинжилгээний ажлыг хийдэг байна. Моторны нэвтрүүлгийн удаагийн дугаар Монголын Subaru сонирхчдын уулзсан дээрээс тэгсэн сурвалжлага болон Subaru машины талаарх мэдээллийг хүргэлээ та бүхэн таалагдсан байх гэж итгэж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа түр баяртай.